үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Хадагтай оюун эрдэнэ системийн инженерчлэлийн институтын гүйцэтгэх захирал зөвлөх иймэрхэн байна. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч манаас төрсөн танд баярлалаа. Та бүхэнд бас урьсанд маш их баярлалаа. За ингээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө би зочноо та бүхэндээ давж танилцуулъя. За оюун эрдэнэ шүү. Энэ үсэггүй оюун эрдэнэ. Судлаач Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2016 онд төгссөн. За тэгээд тэндээ боловсролын удирдлага чиглэлээр магистр хамгаалсан. За одоо удирдлагын актын төрийн удирдлагын докторант сурч байгаа. За 2016 оноос боловсролын сайтын хяналт шалгалт үнэлгээ хариуцсан зөвлөхийн ажил хийж байгаа. Ийм одоо минийхэр бол одоо манай тэргүүний сэхэтэн бүсгүйчүүлий нэг байна. Хатсан дүгнэлттэй байлаа. Маш их баярлалаа. Одоо судлаад, суралцаад явж байгаа ийм хүн байна. Тийм байна. За тэгээд өнөөдөр оюун эрдэнэ судлаач битүүрийн ярих сэдэв болвол үндсэн хуулийн дах хүний эрхийг хэрхэн ойлгох вэ сэдвээр ярилцахаар энд одоо хүрэлцэн ирсэн байна. За тэгээд энэ залуу эрдэмтдийн дэмжих сан гэж байгууллагаас санхүүжүүлээд ингээд хүний эрхийн үндэсний комиссийн одоо юугээр хүсэлтээр юм да тий. Танай байгууллагад ингээд санал тавиад ийм нэг судалгаа явуулсан байт юм байна 2024 онд. Тэгээ энэ судалгааныхаа үр дүнг өнөөдөр манай зочин одоо та бүхэнд танилцуулах юм аа. За тэгэхээр над ямар санал байна гэхээр та эхлээд би танд эхлээ үг өгье. Та ингээд тэр судалгааныхаа үр дүнг ер нь судалгаа яах гэж хийсэн тийм ээ. Ямар аргачлаар хийсэн энэ минийгээ сайхан тайлбарлаад тэгээд дараагийн шатанд нь хоёул асуулт хариултанд орё гэсэн ийм саналтай байна. За тэгээ болж байна. За манай залуу судлаачдыг дэмжих сан гэдэг төрийн бас байгууллага маань системийн инженерчлэлийн аргачлалаар судалгаа шинжилгээний ажлуудыг хийгээд одоо 8 дахь жил рүүгээ орж ийн. Бид нар 2018 оноос хойш яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. За тэгээд бидний хамгийн ихний хийсэн судалгаа болохоор 2018 онд Монгол улсын үндсэн хуулийг системийн загвараар шинжилж дүрслэх нэг судалгааны ажлыг хийжсэн. За энэ судалгааны ажлаар гол нь болохоор бид нар ер нь манай Монгол улсын үндсэн хууль хүн болгон дагаж мөрдөх ёстой. За гэхдээ дагаж мөрдөхийн өмнө ер нь яг юу байгаа юм бэ гэдгийг танин мэдэх ёстой тий. Тэгэхээр энэ танин мэдэх ажлыг л бид нар хийсэн гэсэн үг. За тэгээд танин мэдэх ажлаа хийгээд эцсийн үр дүнг нь ерөөсөө хүн болгонд нэгдсэн утгаар ойлгогдох боломжтой дүрслэлийн хэлбэрт оруулж чадсанараа манай судалгааны ажил маш том давуу талыг үүсгэсэн гэж харж байгаа. За тэгэхээр одоо тэр үндсэн хуулийн дээр байгаа бүх зүйлүүдийг те бүгдээр ингээ ганцхан хуудсанд багтаах хэмжээнд дүрсэлсэн гэдэг нь л бидний хамгийн гол давуу тал. Тэгэд энэ дээр бид нар юг хийвэ гэхээр манай Монгол улс ер нь ямар зорилготой юм. За тэр зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хэн ямар үүргийг хүлээх ёстой юм. Тэрнийг нь үндсэн хуулинд яаж тусгасан байгаа. Буцаагаад манай Монгол улс зорилгоо хэрэгжүүлээд бүх хүмүүс нь үүргээ хүлээсний дараагаар эцэстээ энэ ард иргэд чинь яаж амьдрах ёстой юм бэ? Ямар эрх чөлөөг эдлэх ёстой юм бэ гэдэг энэ гол зарчмын одоо нөгөө нэг үзэл баримтлалуудыг загварчилснараа бидний гол одоо даваа тал гэх юм уу? За тэгээд ингээд үзсэн чинь үндсэн хуулийн толгой дээр маань Монгол улс бол эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэдэг тодорхойлчихсон. Тэгвэл хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэж ямар нийгмийг хэлэх юм? Тэр нийгэм одоо зохицолчлоо гэдгийг бид нэр хэрхэн хэмжих юм? За тэгээд хэрвээ энэ нийгэм байхгүй зохицолж чадаагүй байна гэвэл иргэд яг юу барьж энийгээ шаардах юм? Тэдгээр нь буцаагаад үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйл дээр хүний эрх чөлөө Монгол улсын иргэн болгоны баталгаатай эдлэх ёстой 18 багц эрх чөлөө байна гэдэг ингээд тодорхойлцсон байгаа. Тэгээд тэр 18 эрх чөлөөг яг логикийн хувьд ингээд англиад үзэхээр зарим нь хүмүүнлэг,
зарим нь иргэний, зарим нь ардчилсан нийгмийн шинжүүд рүү ингээд ямар нэгэн логикийн зөрчилгүүгээр ангилагдаж орж болж исэн. Тэгэхээр бид нар ерөөсөө тэр зорилгын чинь хэмжүүр нь эцсийн шалгуур нь өөрөө 16 дугаар зүйл маань юм биш дээ гэдэг ийм дүгнэлтийг бид хийсэн байгаа даа. Тэгээд энэ эрх хэрэгчлөөг эдлүүлэхийн тулд зөвхөн одоо иргэд эрхээ эдлэхийн тулд заавал төрөл ганцаар үүрэг хүлээх ёстой биш. Иргэн өөрөө ч гэсэн үүрэг хүлээх ёстой. Тэр иргэний хүлээх үүргийг нь үндсэн хуулийн 2 дугаар бүлэг Хүчлэр өөрөө нөө слайд бэлдэж ирсээс одоо тэр өгөх болсон болоогүй юу? Яг уу одоо өчөж болно би дуртгалыг нь ярих гэдэг. За тэгээд энэ 16 дугаар зүйл дээр эрхүүд байгаа юм байна. Тэр 17 дугаар зүйл дээр болохоор иргэн болгоны хүлээх ёстой үүргүүд байгаа юм байна. Төрийн үүрэг нь 19 дугаар зүйлээр юм байна гэдэг ингээд ийм багц судалгааны одоо багц танин мэдэх ажлыг л бид нэр хийлээ л те 2018 онд хийсэн. За тэгээд энэ судалгааны үргэлжлэл болохоор тасалчээ. Ингээд энэ хүний эрхийн комиссоос та бүхэн одоо нөгөө хүсэл тавьсан байж тээ энийг ингээд шинжилээд өгөөч энэ бүлгийг гээд энэ цаана ямар утгатай энэ тэр хүн болгон энийг ойлгохгүй болоод ингээд шинжилүүлсэн юм байна уу ямар учиртай вэ? За хүн болгон ойлгохгүй гэхээсээ илүү хүн болгон өөрөөр ойлгоод байгаа гэх юм бол арай илүү оновчтой болно. Тий. Одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй гэдэг үндсэн хуулийн 16-гийн 2 дээр байгаа. За тэгвэл бид нар орчны бохирдлоос хамгаалуулна гэхээр яах юм? Бид нар одоо өвөл болохоор бүгдээрээ орчны бохирдол донд амьдарч байгаа шүү. Улаанбаатар хотын иргэд бүгдээрээ агаарын бохирдол донд амьдарч байна. Тэгэхэд агаарын бохирдолтой байгаа бол бид нар хамгаалуулах хэрэгтэй гэдэг үндсэн хууль дээр заасан байгаа хэрнээ тэр эрхээ бид нар юу гэж ойлгочоод яаж шаардах юм? Хамгаалуулахын тулд ямар үйлдэлүүдийг хийх юм бэ гэдг нь тодорхойгүй байгаад байгаа. Тэгэхээр энийг бид нэр өөрсдийн арга аргачлалаараа тайлбарлах зорилгоор энэ одоо ажил дээр бас хамтарч байна. За тэгвэл энэ хүний эрхийн комисс яагаад заавал танаа байгуулах тандж байгаа? Энэ инженерчил гэж байгаа тийм системийн инженерчил нь одоо бусад тэр тайлбарлах аргаас илүү болохоор танад хандсан байж тээ тийм ээ. За энэ дээр тайлбар. За бас илүү болохоор гэхээс илүү ялгарч байгаа гэх юм уу бид нар тийм ялгарч байгаа. За үндсэн хуулийн дээр байгаа бидний гол ялгарл юу юм бэ гэхээр үг болгоныг эхлээ танин мэдж байгаа. За. Орчин гэж юу юм, бохирдол гэж юу юм, хамгаалуулах гэж юу. Тэгээд үг болгоныг тодорхойлсны дараа тухайн үгнүүдийн хоорондын утгыг одоо уялдуулж байгаа. Тэгвэл орчны бохирдлоос хамгаалуулах гэж юу юм. За тэгээд тэр гаргаж ирсэн тодорхойлт хамгийн гол нь нэгж болгоныг нь хэмжиж шалгах боломжтой байдлаар тодорхойлж байгаа. Ингэж тодорхойлж өгснөөрөө одоо хүний эрхийн үндэсний комисс дээр хүний эрхийн хэрэгжилтийн индикаторуудыг боловсруулах ажлаас хийгдэж байгаа. Тэгэхээр тэрний суурь нь болж өгч байгаа гэсэн. Нөгөө үг болгоныг нь шалгаж болох тэр утгууд руу тайлбарлаж өгсөн нь хамгийн гол даваа тал. Тэгэхдээ одоо үндсэн хуулийн тайлбар төлгөө миний мэдхээр одоо ийм зузаан ном байгаа шүү дээ. Одоо тэрнээс жишээлбэл та бүхний судалгааны үг өгүүлбэрийн тайлбар нь югаараа илүү юм эсвэл өөр юм ч гэдэг юм. За одоо тэгэхээр бид нар үндсэн хуулийн тайлбар гэдэг ийм зузаан байгаад байна шүү дээ. Тэр зузаанаас бид нар яг хүн болгонд дахиад эн чинь ингээд нэг одоо эрхийг тайлбарлахын тулд 3 хуудас 4 хуудас өгүүлбэрээр тайлбарлаад байна шүү дээ. Тэгэхээр тэрнийг уншихад дахиад олон янзын ойлголтууд юмнууд гарч ирэх гээд байгаа. Бидний гол ялгарл болохоор нэг эрхийг бид нэр тодорхойлтыг нь боловсруулахдаа 4 мөр 3 мөрөөр тодорхойлт гаргаж ирсэн гэсэн. Яг энэ эрх гэж ийм зүйлийг хэлнэ гэд нэг өгүүлбэрээр тодорхойлж өгч байгаа. Тэгэхээр энэ нэг өгүүлбэрт байгаа тэр буцаагаад хэрэглэгдсэн ойлголт болгоно нь яг хүн болгоны одоо ийм ойлголтыг нэгтгэх боломжтой тоон утгуудаар шалгах боломжтой. Ямар нэгэн ийм одоо субъектив байдлаар биш те хин нэгэн хүн ингээд энэ ч яг ийм үг юмсэн шүү гэдэг ингээ өөр өөрөөр тайлбарлах боломжгүйгээр тодорхойлж өгсөн нь хамгийн гол ялгарлна гэсэн үг. За одоо та бүхэн энэ дээр ингээ харах юм бол үндсэн хуулийн дээр байгаа 42 дахь эрх төрийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх гэж гээд нэг өгүүлбэр. Тэгэнгүүт төрийн байгууллага гэж юу хэлэх юм? За уламжлан гэж юу гэсэн үг юм? Оролцох эрх гэж юу гэсэн үг юм гэдэг ингээд дахиад үг болгоныг нь тодорхойлцох байна гэсэн. Энүүгээрээ л хамгийн гол ялгарлаа юм байна. Тэр жишээлбэл тэр үндсэн хуулийн тайлбар төлөлтөөр жишээлбэл одоо шинжлэх ухааны ч гэдэг юм уу одоо жирийн хүн уншихад ойлгомжгүй ч гэдэг юм уу тийм үг хэллэг их байна уу? Би зүгээр өөрөө уншиж үзээгүй л дээ зүгээр тийм байж магадгүй гэсэн. Илүү тэр бол нөгөө нэг юм тайлбар
Тийм тайлбар гэхээр одоо энэ ийм утгатай байсан, ийм үүсэл гаралтай. Одоо энийг яг ийм тохиолдлууд дээр бид нэр ингэж хэрэгжилж болно. Энэ дээр нь болохоор энэ ийм байна гэдэг ингээд нөгөө утгачлж тайлбарлсан хэсгүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг уншихад мэдээж энэ хэрэг тодорхой кейсүүд дээр ойлгомжтой. Биднийх болохоор тодорхойлолт гэдгээрээ ялгаатай гэсэн. За тэгээд цаашаа явах одоо би өөчлөөр өөрөө ч нэлээд садар болчихсон. За тэгвэл слайдаа бүгдээрээ гаргаад явдаг. За ингээд бид нар энэхүү судалгааны ажлыг хийхдээ үндсэн 6 төрлийн зорилтыг дэвшүүлж ажилласан. Эхлээд болохоор үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйл дээр байгаа эрх болгон дээр орсон үг болгоныг задлсан. За тэгэхээр эрүүл гэж юу юм, аюулгүй гэж юу юм, орчин гэж юу юм бэ гэж задлаа тухайн ойлголт болгоныхоо тодорхойлтуудыг нь боловсруулсан. Дараа нь тодорхойлт болгон дээрээсээ үндэслээд нэгж утга бүрийн системчилсэн тодорхойлтыг боловсруулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эрүүл орчинд амьдрах эрх гэж юу юм, аюулгүй орчинд амьдрах эрх гэж юу юм, орчны бохирдлоос хамгаалуулах гэж юу юм, байгалийн тэнцэл алдагтаас хамгаалуулах гэж юу юм бэ гэд. Ингээд үндсэндээ 16 дугаар зүйлийн 2 дээр байгаа нэгж эрх маань дотор нь задлаад үзэхээр 4 салаа утга бүхий эрх болж задарч байгаа гэсэн. Эдгээрийг нь тодорхойлсон. За ингээд гаргаж ирсэн өөрсдийнхөө тодорхойлтыг нүүбийн хүний эрхийн түгээмэл тунхаглал, за олон улсын гэрээ конвенцууд, за өөрсдийн гаргаж ирдэг нөгөө хүний суурь хэрэгцээний онол, үндсэн хуулийн бусад заалтуудтайгаа ингээд уялдуулаад тайлан боловсруулах ажлыг хийсэн. За энэ ажлыг хийсэн чинь бид нар үндсэн хуулийн дээр 18 эрх байдгүй юм байна. Нэгж болгоноор нь задлаад үзэхээр 97 нэгж эрх байд юм биш үү гэдгийг танин мэдсэн. Тэгэхээр одоо бид нар 97 эрх маань эдлэгдэж гин үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй болж байгаа гэсэн. За ийм бас нэг шин зүйлийг бид нар одоо таньж мэдэж авсан байгаа. За дараагийнх нь. За ингээд бид нар тодорхойлтуудаа боловсруулсан чинь амьд явах эрхтэй гэдэг хоёр утга өөрөө зарчмын хувьд ялгаатай болж ирсэн. Амьд явах эрх гэд тэгэхээр нэг зүйл нь шүү дээ. Гэтэл уг нь эрх гэдгийн цаана Т гэдэг 3 үсгийг нэмчихэж байгаа шүү дээ. Гэтэл энэ дээр зарчмын хувьд шууд ингээд агуулга өөрчлөгдөд илүү өргөн хүрээтэй болсон. Эрх гэхээр ингээд нэг зүйл байгаад байна шүү дээ. Амьд явах эрх ингээд нэг зүйл байгаад идэг. Гэтэл эрхтэй гэд ороод ирэхээр энд хин нэгэн хүний эрх байгаад идэг. Энэ эрхийг эдлүүлэхийн тулд дахиад өөр нэг субъект орж ирээд тэрнийг нь хамгаалт болж орж ирж байгаа. Буюу хоёр талын дахиад ийм харилцан үйлчлэл болоод ороод ирсэн. За тэгэхээр эрхтэй гэд ингээд байжсэн чинь дахиад эрхээ эдлэх гэдэг дараагийн 3 дахь том ялт бас гарч ирсэн. Ингээд бид нар тус бүрт нь тодорхойлсон байгаа. За ингээд бид нар тулгуур 3 ойлголтоо тодорхойлчоо дараа нь үндсэн хуулийн дээр байгаа 16-гаа нэг бүрээр нь задлж тодорхойлсон. Одоо энэ дээр ингээ харахаар 97 эрх маань яаж гарч ирсэн бэ гэдгийг та бүхэнд харагдчихээн. Амьд явах эрх гээд нэг эрх байна. За хамгийн одоо олон эрх байгаа нь үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16-гийн 14 дээр шүүхтэй холбоотой өөрсдийн нөгөө нэг эрх хэрэгчлөлөө хамгаалалттай холбоотой эрхүүд байдаг. Энэ бол дотор 16 эрх болж задардаг. За шүүхээр гомдол гаргах хэрэгтэй, өөрийгөө өмгөөлүүлэх хэрэгтэй, уучлал хүсэх хэрэгтэй, гэр бүлийнхээ эсрэг одоо мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй гэдэг ингээд бүх маш олон 16 төрлийн эрхийг бид нэр ингээд нэг заалтанд очиод багцлаад тавьчихсан байгаа. Тэгэхээр энэ болгон цааталтаа нарийн одоо зохицуулалтуудтай байгаад байна гэсэн үг. За ингээд бид нар 97-гоо задлаа тус бүр дээр нь тодорхойлсон. За нэг жишээ болгоо та бүхэндээ ярив. Амьд явах эрхтэй. Монгол улсын иргэн амьд явах шаардлагатай нийгмийн эдийн засгийн нөхцөл боломжоор хангагдаж түүний амь нас нь ямар ч нөхцөлд бусдын санаатай болон санамсаргүй үйлдэл эсвэлтгэн улмаас хохирохоос хууль тогтоомж болон бусад баталгаагаар хамгаалагдсан байх шаардлагыг амьд явах эрх гэж хэлж байгаа. За тэгээд амьд явах эрх гэдгийг тодорхойлохын тулд бид нар ер нь амьд гэж юу гэсэн үг юм, явах гэж юу гэсэн үг юм бэ гэдэг хоёр үгийг бас тодорхойлж өгөөд энэ амьд явах эрхийн маань тодорхойлт гарч ирж байгаа гэсэн ийм санаагаар бид нар тэр 97 эрхэл задлж тодорхойлцоход байгаа да. Тэгэхээр яг судалгааныхаа ажлын гол үр дүнг танилцуулах юм бол нэг ийм ажил хийсэн байна бид нар 2024 онд. За тэгээд сая тэр үйл хөдлөлтийг бас тайлбарлаж та.
За тийм энэ болохоор үндсэн хуулийн 16-гийн 3 дээр байгаа. За үндсэн заалт нь болохоор Монгол улсын иргэн хөдлөх үйл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах эзэмших ашиглах хөв залгамжлуулах хэрэгтэй гэж заасан байдаг. Энэ дээр салгаад үзэхээр 8 нэгж ирэх болж задардаг. Энэ дээр харагдаж байгаа нь үйл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах хэрэг. За энд бас айгүй сонирхолтой нэг жишээг та бүхэнд дурдчихъя. Олж авах хэрэг гэдэг нь шүү дээ, тийм. Олоод аваад байгаа байхгүй. Хаа нэгэн газар нуугдсан байсан зүйлсийг олж аваад тий. За тэгээд бид нар ингээд тодорхойлж авах үед үгүй яагаад олж авах гэж тодорхойлсон юм болоо. Уг нь бол хүн чинь ингээд өөрөө хөдлөх хөрөнгөө бүтээх ёстой шүү дээ гэд ярилцчихсэн. Тэгээд судалгааныхаа ажлын хүрээнд одоо үндсэн хуулийн дээр байгаа үг үсгийг бид нөр өөрчлөх боломжгүй учраас яг л энүүгээр нь олж авах хэрэг гэдгээр нь тодорхойлсон. За тодорхойлт маань Монгол улсын иргэн нийтээр дагаж хүмүүрддэг ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн аргаар бие даан эсвэл бусадтай хамтран үйл хөдлөх хөрөнгийг бий болгох бүтээх нөхцөл боломжоор хангагдсан байх шаардлага гэж тодорхойлж ирсэн. За тэгээд дараа нь бид нөр 2024 оны 12 сарын 17 гэж санагдаад байна. Энэ үндсэн хуулийг тодорхойлоход гар бие оролцсон ардын их хурлын депутатуудтай уулзах, тэднэрт үр дүнгээ танилцуулах аз зовшин тохиосон юм. За тэгээд тэрэн дээр нэг үйлчлэлний 400 хэдэн хүн байдаг. Тийм, 400 хэдэн хүн цугулсан бол 50-60 орчим хүн цугулсан санагдаж байна. Бид нар энэ баян голцчууд буудалд бүгдээрнгийн хүлээж аваад за тэгээд тэр үеэр бид нар энэ бас судалгааныхаа үр дүнг танилцуулаа. Тэгээд дашнимгоогоос асууж ирсэн юм аа. Яагаад ингэж олж авах гэж тодорхойлсон юм бэ? Энд ч одоо үн бүтээх байдгүй юм уу гэд асуусан. Тэгсэн чинь үгүй одоо чи болохоор энэ ардчилсан нийгэмд амьдраад сайхан бүтээх ёстой гэж харж байна. Бид нар энэ чинь 1992 онд бичилцээ. Тэгэхэд нөгөө өмч хувьчлал болоод бид нар төр дэвсэн зүйлийг чи өөрсөддөө олж авч ил байсан үе шүү дээ минийхөө гэж хэлж байсан. Тэгэхээр тэр үеийн сэтгэлгээ бас л энэ үндсэн хууль нь шингэсэн байна гэдгийг бид нар харж ирсэн л та. Тэгээд тэр үеийн сэтгэлгээгээр олж авах гэж ицсэн. Тэгээ бас нэг өөр депутат дээр очиж асуусан. Үгүй одоо олж авах гэж иччих юм минийхөө гэдэг асууж ирсэн. Тэгэхээр ийм бас гоё хөвчлөлтэй түүхүүд байна. Тийм ээ тийм. За ингээд өөрөө чинь юу презентацийн ингээд дууссан байна тийм үү те. За тэгвэл хоёул асуулт хариултанд оръё. Энэ судалгааны арга аргачлал нь энэ системийн инженерчил гэж байгаа юм. Энэ одоо ямар тийм арга байд юм бол? За системийн инженерчлэгээ хоёр гадаад үг болчоор бас хүмүүст ойлгомжгүй байгаа даа. Тэгэхлээр энэ хоёр үгээ нэг тодорхой тайлбарлах гэдэг үзье. За систем гэдэг бол монголоор орчуулбал тогтолцоо л гэдэг үг тий. Тогтолцоо буюу байгууллага, гэр бүл гэдэг ерөөсөө нэгдмэл зорилготой харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулдаг ийм бүлэг хүмүүсийг бид нэр тогтолцоо гэж тайлбарлаад байгаа. За нийгэм маань тэгэхээр өөрөө нэг тогтолцоо. Энэ нийгмийг бүрдүүлж байгаа хамгийн нэгж буюу хамгийн жижиг систем нь болохоор гэр бүл. За тэгээд энэ хүн хоорондын харилцаа, энэ тогтолцооны үйл ажиллагааг нь загварчлах аргыг нь болохоор инженерчлэл гэж хэлээд байгаа. Илүү инженерийн одоо ухаанаар гэх юм уу тоотой мөргөлдүүлдэг хоорондын уялдааг нь хардаг эмх цэгцтэйгээр загварчилдаг энэ аргачлалаа бид нар системийн инженерчлэл гэж нэрлэдэг байгаа. За тэгээд системийн инженерчлийн аргачлалыг бид нар яг хуу дэлхийн дахинд яаж үүсч хөгжсөн бэ гэхээр 1940-од оноос эхлээд хөгжсөн гэж үздэг юм билээ. Нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед зэвсэг техникээр илүү их ашиглагдсан. Тэгээд хамгийн нарийн төвхтэй системүүдийг хооронд нь зохион байгуулах, уялдуулахад чиглэсэн инженерийн ухаан гэж олон улсын түвшинд бол тодорхойлогддог энэ ойлголт. Тэгээд хамгийн нарийн төвхтэй систем 1940-50 онд техник технологи байсан чинь одоо бол бид нар харьцангуй хөгжилчлөө шүү дээ. Хүн төрөлхтөн хөгжөөд одоо техник технологи бол бидний хувьд бол гарт орчлоо гэж хэлчихэд болчлоо. Тэгвэл хамгийн нарийн төвхтэй систем одоо юу болсон бэ гэж хүн болсон. Хүн төвхтэй систем. Тэгээ NASA-гийн эрдэмтэд 2021 оны бидний Инкосигийн олон улсын хурал дээр тэгж ярьж ирсэн. За та бүхэн үнэхээр тийм мундаг инженерүүд энд сууж байгаа тий. Тэгэхээр одоо би та бүхнээс юу өсмөр вэ гэхээр бид нар хиймэл дагуул өөрөө явдаг техник технологиг хөгжүүлж чаднаа тэр онгот пужмууж. Тэр дотор хүн орж ирэхээр л эвдчихэд байна шүү дээ. Хүнийгээ загварчлаад өгөөч гэдэг хүсэлтийг тавьж ирсэн. Тэгээ энэ дээр үндэслээд манай Монгол улсад
Tosolution гэдэг компани 2016 оноос эхлээд яг энэ системийн инженерчлэл гэдэг арга аргачлалыг хөгжүүлээд явсан. За энэ судалгааны ажил дээр ашигласан нь болохоор инженерчлийн аргаар буюу энэ хоорондын уялдааг нь хангадаг аргаар бид нар үг болгоныг тодорхойлдог аргачлалыг бас хөгжүүлсэн. Ойлголт тодорхойлох тус аргачлал гэж бид нар нэрлээд Монголын оюуны өмчийн газраас баталгаажуулсан тэр аргачлалаа хэрэгэлсэн байгаа даа. Одоо яг аргачлалынхаа талаар тайлбарлах юм бол нэгч үг өөрөө утгатай тэр утгыг нь олон их сурвалжуудаас хайгаад нийтлэг илэрхийлдэг хэв шинжүүдийг нь тодорхойлоод тэдгээрийг нь хооронд нь уялдуулад нэг өгүүлбэрээр хэмжиж шалгах боломжтой байдлаар тодорхойлж байгаа аргачлалыг л энэ системийн инженерчлэлийн аргаар ойлголтыг тодорхойлох арга гэж хэлээд байгаа. Шилбэл одоо миний мэдж байгаа нөө монгол хэлний дэлгэрэнгүй толж шилүү цэвлийн толь гэж байгаа шүү дээ тий. Тэндээс одоо уг нь хараад тэгэл тодорхойлж болох гэдэг наач тий яадгийг эсвэл өөр олон юм их сурвалж харах хэрэгтэй юм уу? За тэр бол нэг их сурвалж маань бидний ашигласан. За бид нар шууд хин нэгний гаргацсан байгаа мэдлэгийг авч ашиглах гэхээсээ илүү олон их сурвалжуудыг авж байгаа тэндээс нөгөө монгол хүний одоо энэ нийгэм эдийн засгийн төлөв байдал Монгол улсын үндсэн хуулийн зарчимд нийцүүлсэн байдлаар нэг тодорхойлтыг гаргаж ирэх гээд байгаа арга юм. За бид нар монгол хэлнийх тайлбар тал цэвлийн тал за англи хэл дээр Merriam-Webster, Oxford те ингээл нөгөө олон их сурвалжуудыг ашигласан. Тэгээ эндээс бол бидний гол давуу тал маань нөгөө зорилгодоо нийцсэн байдлаар илүү давуу талтай л одоо үндсэн хуулийн үзэл баримталт маань нийцсэн тодорхойлтол гарч ирж байгаа гэдгээрээ ялгарх юм уу. Тэгээд одоо энэ нийтлэхээр аль нэгэн их сурвалжийг шууд дурдаад яхав. Гэхдээ ингээд тодорхойлтуудыг аваад ашиглачаа гэхээр тус болох нь байдаг, бас нэрмээс болох тодорхойлтууд ч гэсэн байдаг. Жишээлх юм бол үер гэж үер буухыг хэлнэ гэж тодорхойлчихсан тодорхойлт хүртэл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө үгэндээ тодорхойлт өгч чадахгүй байгаа байхгүй. Үер гэж үер буухыг хэлнэ буюу өөрийг нь өөрөөр нь тодорхойлцсон. Яг иймэрхүү жишээнүүд маш олон байдаг тодорхойлтууд дээр. Тийм болохоор л бид нөр өөрсдөө тодорхойлё гэдэг ажлыг хийсэн гэсэн. За тий за үндсэн хуулийн дээр бол ийм ингээд одоо ерөнхий их томьёонууд ингээд ордог юм байна те. Та бүхэн тэр ингээд тайлбарлсан байна. Тэгвэл энэ үндсэн хуулийн чинь дагаж гарч байгаа их олон хуулиуд дээр тэр бүгдийг чи одоо тодорхойлсон байж идэг. Тийм ээ одоо төрөний ч өөрийн дурддаг тэр нөгөө одоо эрх чөлөөч гэдэг юм уу? Үндсэн хөрөнгөч гэдэг юм уу те. Тэр чинь ингээд хуулиуд дээр ингээд тусгай явцсан байгаа шүү дээ. Тэгээд ингээд тусгацсан байгаа юмыг та нар дахиад ингэж одоо тодорхойлдог нь ямар учир байгаа юм? За тусгацсан байгаа гэж найдаад байгаа юм бид нар. За. Яг бүгдээр ингээд тусгацсан гэвэл үгүй. Бас уу? Тий. Тэгэхээр тодорхойлох ажил хийх хэрэгтэй байсан гэсэн. Тийм байна тий. Тэр нь бүгдээрээ тусгахтайгүй гэдгийг нь одоо хэн яаж мэдсэн? За одоо жишээлх юм бол сурч боловсрох хэрэгтэй. Тий. Үндсэн хуулийн 16-гийн 7 дээр байгаа. Тэр нь бол боловсролын хууль дээр байх хэрэгтэй тийм хуулийн дээр байх хэрэгтэй шүү. Боловсролын ерөнхий хуулийн дээр байх хэрэгтэй. За тэгээ боловсролын ерөнхий хуулийн дээр ороод энэ сурч боловсрох эрх гэж юу юм бэ гэдэг тайлбарыг хайх юм бол байхгүй. Байхгүй. Ерөнхий боловсрол гэж ийм, албан боловсрол гэж ийм гэдтэй нөгөө боловсролтой холбоотой төвшөнтэй гэж гэдэг юм уу те ийм хідэн тодорхойлтууд байхаас биш яг сурч боловсрох эрх гэж ийм зүйл байх юм бид нар энийг одоо те ингээд яг ингэж хангах юмаа гэдэг ийм хүнд таг гэдэг өгөх юм байхгүй тэр хуулийг бүтнээр нь уншаа дагалдах хуулиудыг ин журмуудыг нь уншиж ер нь эн чинь ийм юм биш те гэж хүн өөрөө ойлгох л тийм зүйл байгаад байгаа. Тэгвэл та насын найд ажиллаж хаймар юм биш. Нэрээ чинь те тэр үндсэн хуулийн тэр хүний эрх гэдэг тэр үг болгоныг одоо задруулсан тэр хуулийн цаад хуулийнх нь одоо органик хууль гэж ярьдаг тий. Тэр хуулиудыг уншаад энэ тэр тодорхойлт нь орж уугээд эхэнд нь байдгүй мэхэд энэ дунд нь байна уу гэд бүх хуулийг тий ямар ч байсан бид хэд тэгэр шалгаа за байхгүй байна бүгдээрээ хийя гэж явсан гэсэн. Одоо хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм ч одоо за манай энэ судалгааны ажил чинь нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй байсан санагдаж байна. Тэгээ 18 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг бүрдээд бид нар энэ ажил дээр нийт
2023 оны 4 сарын 21-ний өдөр эхэлсэн судалгааны ажил 2024 оны 3 сарын 31-нд дуусаад нийт 11 сарын хугацаатай хийгдсэн байна. За тэгээд бидний бас нэг энэ судалгааны ажлын гол давуу тал нь хуулийг зөвхөн хуульчдад тайлбарладаггүй. Тэгээ одоо үндсэн хуулийн дээр тодорхойлт боловсруулчаад байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс шууд заастаа сайхан хуульчид сууж байгаад энийг тайлбарлажтэй гэж бодож байгаа бол өрөөсгөл болно. Жишээлх юм бол миний хувьд багш мэрэгжилтэй. За манай судалгаан дээр ажилласан зөвлөх манай байгууллагын бас үүсгэн байгуулагч Жаргал сайхан гой уул уурхай инженер эдийн засагч мэрэгжилтэй. Тэгэхээр бид нар олон мэрэгжлийн багийг бүрдүүлж ажилласан. Энэ дотор эмч байсан, энэ дотор социологч байсан, хуульч байсан, эдийн засагч байсан, инженер байсан. Яагаад бид нар ингэж олон мэрэгжлийн багийг бүрдүүлвэ гэхээр 18 эрхөөрөө салбарыг хамшиж байгаа. Тэнд нийгмийн хамгаалал байгаа, тэнд хууль шүүх байгаа тий. Тэгэхээр энэ салбар болгоны төлөөлөл өөрсдийн өнцгөөсөө нэгт тайлбарлах хэрэгтэй болно. Хоёрт энийг зөвхөн хуульчид дараа нь хэрэглэхгүй. Монгол улсын 3.5 сая иргэн хэрэглэнэ. Тэгэхээр 3.5 сая иргэнд ойлгомжтой байх үгээр энгийнээр ашиглахын тулд ядаж тэр 18 салбарын төлөөлөл 18 өөр өнцгөөс хараад санал нэгдэх хэрэгтэй болж таарч байгаа. Тэгэхээр бид нар олон мэрэгчлэр нь энийг тодорхойлж нөгөө иргэн болгонд тэр одоо долоон бодлын долчин имэ гэж ярьдаг шүү дээ. Тэр хүн ойлгох хэмжээнд нь тодорхойлох гэж оролцсон. Тийм байна. За жишээлбэл одоо хуулинд байсан тайлбар орсон нэг тайлбар бай гэж дээ тийм ээ. За одоо ямар ч хууль байдгийг одоо тэгээд тэр тайлбар маань за хүний эрхийн одоо сурах боловсрох гэж та ярьлаа. За тэр дээр бол тэр тайлбар нь гэдэг юм уу тэр оноос нэр нь байхгүй байж таануусын одоо тийсэн тайлбар нь тэр хуулийн зүйл ангитай зөрөх гэж байгаа юм шиг ч гэдэг юм уу хуулийн тайлбартай зөрөх гэж байгаа юм шиг гэдэг юм уу тийм юмнууд бол илэрсэн байлгүй дээ тэнд мэдээж илэрлгүй яхав бүр өөрсдөө бид нар чинь нөгөө 18 хүн чинь сууж байгаа болохоор үгүй хууль чинь энэ дээр яах вэ гэхдээ бодит амьдрал дээр эн чинь ингэдэг эсвэл энэ хуулийн дээр чинь ингээд тодорхойлцсон учраас энийг бид нэр ингэж ойлгоно. Нөгөө үндсэн хуулиа дагсан хуультайгаа хооронд нь мөргөлдүүлэх тийм тохиолдлууд бол бишгүй их гарсан. За тэгээд бид нар энэ дээр ямар зарчмыг барьж тэр зөрчилдөөнийг давсан бэ гэхээр бид нар энэ судалгааны ажлыг үндсэн 3 суурь зарчим дээр үндэслэж тодорхойлно гэдгийг анх эхэлсэн. Эхнийх нь үндсэн хууль өөрөө их хууль нь. Тэгэхээр үндсэн хуулийн үзэл баримталтаа захирагдана. Дагсан хууль зөв биш үндсэн хууль зөв гэдэг эхний зарчмыг барьсан. Дараа нь үндсэн хуулийн дээр байгаа энэ эрхүүд чинь өөрөө хүнд байдаг зам ёсны хэрэгцээ. Тэгэхээр тэр хүний суур хэрэгцээний онол санаатай бас нийцсэн байх ёстой. Хоёр дахь зүйл нь. Гурав дахь нь бид нар энийг өөр бусад аргачлалаар биш нөгөө системийн инженерчлэлийн аргачлалаар тодорхойлж байгаа. Тэгэхээр тэр инженерчлийн арга аргачлалынхаа зарчмуудаас захирагдана гэдэг ийм 3 шалгуурыг барьж агаад нөгөө зөрчилдөөнүүдэд бид нар одоо ялсан гэх юм уу нэг талд нь гаргаж исэн. Тэгэхээр дагсан хуулийг биш үндсэн хуулиа зөв гэж үзсэн л гэсэн үг. Тэгэхээр үндсэн хуулийн дээр байгаа нөгөө үндсэн хуулийг цааталт нь юу байна гэхээр иргэд эрэхтэй энэ эрхээ эдлэхийн тулд иргэн өөрөө үүрэг хүлээх ёстой, төр бас үүрэг хүлээх ёстой. Улс төрийн намууд үүрэг хүлээх ёстой. Тэгэхээр энэ үзэл санааг нь барьж байгаа л дагсан хуулиудаа бид нар шүүсэн гэсэн үг. Тий. Хэр зэрэг одоо таануусын судалгаагаар одоо хэр зэрэг үндсэн хууль тэр дагаж гарсан хууль хоёр энэ зөрөөтэй юм одоо хуваарч гэдэг юм уу ярил ямар шиг юм дүн гарч байна. За одоо үндсэн концепц мэдээж хэрэг зөрөхгүй л дээ. Сурч боловсрох эрхтэй гэдгийг үгийнх нь төвшөнд ерөнхий боловсролын ерөнхий хуулийн дээр тайлбарлаагүй байсан ч гэсэн цаатлын концепц бол явтав л нийцэж байгаа. Хаана илүү их зөрүү гардаг вэ гэхээр төр ийм үүрэгтэй гэж заасан байгаа шүү дээ үг нь. Иргэнийхээ эрхийг эдлүүлэхийн тулд төр үүрэг хүлээнэ. Дагсан хуулиудыг нь харахаар төр ийм эрхтэй. Ийм бүрэн эрхийг эдлэнэ. Ийм эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг нөгөө эрхэн давамгаалах гэдэг тохиолдлууд байдаг. Тэгээд хүний эрхийг хамгаалах ёстой гэж заасан хэрнээ дагсан хуулиуд нь
тодорхой хэмжээнд зөрчих эрсдлүүдийг ч гэсэндээ гаргацсан байдаг. За энийг одоо шууд хувьчлаад хэлнэ гэд тэгэхээр яг энэ судалгаан дээр бол бид нарийн нөгөө яг зөрчлүүдийг нь тооцож байгаагүй. Саяхан бид эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиудад бас шинжилгээ хийх ажлыг хийж исэн. Тэрнээсээ жишээ аваад харахад ер нь бол нэг юм нийтлэг хуулиуд харагдах байх гэж одоо тэрнийг жишээ авчий. Эдийн засгийн харилцааг зохицуулж байгаа нийт бид 300 орчим хуулийн дээр шинжилгээ хийгээд Монгол улсын нөгөө эрхүүдтэйгээ зөрчилдөж гин үү гэдгийг шинжилээд үзэхэд 532 эрхийн зөрчил, болцсошгүй эрхийн зөрчил байна гэж гарч ирсэн. Энэ нь нийт тэр 320 орчим хуулийнхаа заалттай харьцуулаад үзэхээр 0.3% байсан. Яг уу 0.3% гэж бодохоор бага. Тийм байна. Гэхдээ 532 заалт нь зөрчилдөж болцсошгүй гэхээр том тоол авчиж байгаа. Тийм. 500 Монгол улсын одоо нөгөө дагсан 970 орчим хууль байгаа шүү дээ. Одоо тий бид нар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэр 970 орчим хуулийн дээр бид нар 320 орчим хуулийг шинжилээд үзэхэд 320 орчим хуулийн дээр 532 эрхийн зөрчил байна. Болцсошгүй зөрчил байна гэдэг бол цааталтаа нөлөөллийг нь авах юм бол энэ баг тоо биш болоо авчиж байгаа л гэсэн үг. Тий. За өөрөө харсан л байлгүй бодвол нэг ийм юм болсон юм а. Энэ 20 онд улсын хурлын сонгуулиар ман нам ялчаад тэгээд дараа нэг их хурл мурлаа хийгээд эдгээр чинь нэг том зорилт дэвшүүлсэн. Тэр нь юу гэхээр бид нар энэ ер нь Монгол улс маань энэ хүний эрхтэр их алдчихж байгаа юм байна. Бид нар ингээд олон судлаачдыг оруулаад ингээд судалгаа хийсэн чинь одоо Монгол улсын хуулиудын дундаас 330 хэдэн гинөө заалт нь хүний эрхийг зөрчиж байгаа ийм өөрөө тэр юуг санаж байна уу те? Тийм болсон шүү дээ. Яриад эдгээр чинь нэг баг уралмарлаараа яриад одоо ийм зөрчил илэрсэн. Тэгээ одоо бид нар энийг засах үүрэгтэй болж шиний хурал мурал гээд айгүй том юу дэвшүүлсэн байгаа юм уу? Гэхдээ одоо тэрнээсээ хэрэгжүүлж байгаа юм энэ хоёр их хурал дагнаад би л харахгүй байна. Хамгийн наацхан тэр нэг жагсаал цугны хууль мөл одоо хэвлийн эрх чөлөө мөлөө гэдэг нэг иймэрхүү юмудаа хүртэр тэр засахгүй ингээ яваад байгаа байхгүй юу? Тий. За яг тэр сүүлийнх нь бол зөвхөн миний хувийн бодол шүү тий. Тэр юуг та харж ирсэн үү? Та нуусын судалгаан дээр тэрийг олж авч харсан уу? За бид нар бол яг энэ өнөөдрийн ярьж байгаа судалгааныхаа ажлын хүрээнд бол тэрнийг орж шалгаж амжаагүй. Яагаад гэхээр бидний гол зорилго бол эрхийг зөрчиж гин үү гэдэг нь биш, эрхийг юу гэж ойлгох юм бэ гэдэг тодорхойлтыг боловсруулахад байсан. 2024 оноос хойш бид нар өнөөдрийг хүртэл бас судалгааны ажлуудыг хийгээд явж байгаа. Тэр ажлуудын хүрээнд бол бид нар энэ ажлыг хийсэн. Тэгээд хамгийн сүүлд гэхэд бид нар Монголын бизнесийн зөвлөлтөд хамтраад бизнесийн орчны харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжууд нь өөрөө бизнесийн эрх чөлөөг зөрчиж гин үгүй юу гэдгийг шалгах судалгааны ажлыг хийгээд тэр судалгааны ажил дээр миний саяны дурдсан 532 эрхийн зөрчил бүхий заалт байна гэдэг нь гарч ирсэн. За улсын одоо нөгөө нэг улс төрийн түвшинд энэ ажлууд огт хийгдэхгүй байгаа биш. Би бол жоохон хийгдэх одоо нюанс руугаа орсон гэж бас хэлгээд байна. За тэр ажилд нь бас бид нар гар бие оролцоо жижигхэн ч гэсэн хувь нэмрийг оруулсан. Одоо та бүхэн парламент цэгийн мэн гэ сайт руу ороод үзэх юм бол тэнд AI туслах ажиллаж байгаа. Тэр AI туслах та дуртай хуулиа оруулаад энэ хууль хүний эрхийг зөрчиж гин үгүй юу шалгаад өгөөч гэхэд AI туслах маань шалгаж өгч байгаа. Тийм. Тэгээд тэр ажлыг бид нар улсын хурлын тамгын газартай хамтраад учрал сайд одоо ерөнхий сайд байгаа учрал сайд бас олон нийтийн сүлжээгээр хэлж ийсэн. Тэр платформыг бас цэсээ бас танилцуулж ийсэн. За одоо улсын хурлын дарга байхдаа ер нь тэрийг хийсэн юм байна да. Одоо улсын хурлд өргөн баригдах байгаа бүх хуулиуд, төслүүд улсын хурал дээр орж ирэхийн өмнө заавал энүүгээр шалгагдаж эрхийн зөрчил байна уугүй юу гэдгийг шалгаарай гэж яасан. Тэгэхээр бид хэд бол энэ ажил бас манай байгууллага жижиг ч гэсэн хамтраад ажиллаж байна да. Тийм байна. Тэр сая одоо дөнгөж саяхан их хурлд өргөн баригдлаа. Энэ нөгөө бизнесийн эрх чөлөөний тухай хууль гээ те. Тэрний юм үн дээр одоо төсөл мөсөлтөөр танайхан бас санал манал өгж оролцсон юм байна уу? Санал өгж оролцсон. Бид нар санал өөрөө сая нэг судалгаа ярьлаа шүү дээ те. Тэр судалгааны ажил маань. Бид нар санал өгөхдөө бас арай нөгөө өөрсдийнхөө арга аргачлалаар
шинжилж үзээд те энэ хуулиуд чинь одоо энэ хуулийн төсөл маань өргөн баригдаад батлагдчих юм бол дагсан одоо байгаа хуулиудтай яаж зөрчилдөх гээд байна гэдэг нийт зөрчлийг нь шинжилж өгсөн. 99 хууль дагалдаж орж ирж байгаа юм шүү дээ. Өөрчлөх ёстой гэдэг. Тэр дагсан хуулиудыг нь яг нөгөө зөрчлүүдтэйгээ холбоотойгоор бас гарч байгаа л да. Бид нар бол яг цэвэр хуулийнх нь төслийг нь өөрийг нь шинжилж үзсэн. Тэгээд концепцийнхаа төвшөнд бас ийм саналууд байна гэд. Тэгээ хүний эрхийг ингэж зөрчих гээд байна. Бизнесийн эрхүүд дээр ийм зөрчлүүд байх магадлалтай байна гэд тайлбаруудаа өгсөн байгаа. Ер нь бол бид нар тэрнийг судалгааных нь үр дүнгээс дуртахад бизнесийн эрх хэрэгжүүлөө хамгийн их зөрчигдөж байгаа нь хүний 16-гийн 3 дахь эрхүүдийг нэлээх зөрчиж исэн. Тэр чи ямар эрх вэ? Хөдлөх хөрөнгө нөгөө шударгаар олж авах эзэмших, ашиглах, өв залгамжлуулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг бизнес эрхлэгчид маань өөрөө өмч хөрөнгөтэй байх хэрэгтэй шүү дээ. Өмч хөрөнгөтэй байж иж тэр үйл ажиллагаа нь явах ёстой байгаа. Гэтэл дагсан хуулиуд нь нөгөө бизнес эрхлэгчдийн өмчлөх эрх, тэрнийг өв залгам ашиглах эрхүүд дээр зөрчлүүд нэлээд өндөр хувьтай гарч ирсэн. За дараагийнх нь эрх нь 16-гийн 13 дахь эрхийг бас зөрчиж исэн. Тэр нь нөгөө бизнесийн одоо өөрсдийнх нь эрх хэрэгчлөө зөрчигдөөд байгаа бол буцаага тэрнийг гомдол гаргах эрх, шүүхэд гомдол гаргах эрх, шудраг шүүхээр шүүлгэх эрх, буцаага сэргээх эрх гэдэг тэр харилцаануудтай холбоотой эрхүүдийг бас нэлээд зөрчсөн байна. Энэ хоёр эрх хамгийн өндөр хувьтай зөрчигдөж байна. Тэгээд бусад эрхүүд дээр мөн адил зөрчлүүд байна гэж гарч ирсэн. Тий, сая тэр нөгөө өглөөд хөрөнгө өмчлөх юу яах гэдэг өөрөө ярьлаа. Гэхдээ энэ миний асуух гэж байгаа энэ асуулт болохоор тэр нөгөө 1072 гэдэг хувьцааны тухай. Тэрийг ч одоо хүн өгн өмчлөлт өгсөн шүү дээ бид нэртэй. Тэгвэл тэрийг одоо өртөр нөгөө бид нар нөгөө дамжуулж өмчлүүлж нөгөө өр хөхтөө үлдээх тийм эрх нь байдгүй байсан лав. Тэгвэл одоо тэрийг нэг буцаагч байх хөтэ шинээр нэг өвлүүлдэг болох нэг юм яригчлаа байгаа юм шиг байна лээ те. Жишээлбэл танайхан тэрийг бол одоо гарга тавьсан байлгүй бодвол те. За тийм ямар ч байсан бид нар өв залгамжлуулах хэрэгтэй ийм эрхүүдийн зөрчил байна. Яг тэр таны саяны хэлсэн 1072 дээр бол бид нар пойнтлж хэлсэн гэдэгт бол би жоохон юу яаж мэдэхгүй байна. Дагсан нөгөө нэг хуулиуд дээр байгаа заалтууд маань өөрөө энэ эрхүүдийг зөрчөөд байна. Тэрнээс биш 1072 гэдэг бол нэг тодорхой кейс байгаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар тэрэн дээр бол ягаагүй заалтууд дээр нь ажилласан гэсэн. За тий. За ингээд та хоёр хууль ярьж, үндсэн хууль ярьж, дагалж гарсан хуулиудын тухай ярьж байна. Үндсэн хуулиас бусад бүх төрлийн хуулийг зөвхөн дээд шүүх тайлбарлах хэрэгтэй гэсэн байж идэх тийм ээ. Жишээлбэл та бүхэн тэр одоо энийг мэдээж ингээд явж байхад тэр дээд шүүхийн илүү элдв тайлбаруудыг бас үзсэл байлгүй тийм үзчихэл таарна шүү дээ. Тий. Тэр дээр одоо та бүхний нүдээр харахад зөрчилтэй юм гарч ирв үү? За тэрэн дээр одоо зөрчилдсөн гэж хэлэхгүй. Тий. Бүгдээр буруу тайлбар гэх юм уу? Буруу тайлбар гэсэн зүйлийг бол бид нар шууд одоо хэлэхгүй. Тэр тийм зүйл байхгүй. Гол нь юу байсан бэ гэхээр нөгөө тайлбар гэхээр тодорхой нэг кейс дээр энийг яаж хэрэгэлсэн бэ гэдэг талаас нь бидгэд ашигласан. Яаралт өчгөө нөгөө их сурвалж болгож авсан. Бид нар одоо ингэж чаа. За одоо жишээлх юм бол бидгэд амьд явах эрх гэд ярьж шүү дээ. Амьд явах эрх. За тэгэнгүүт амьд явах эрхийг бид нар тодорхойлолтыг нь боловсруулахдаа бүх нөхцөл байдалд яг таарах хэмжээнд нь ийм өргөн цар хүрээтэйгээр тодорхойлж өгч байгаа. Тодорхойлтыг нь боловсруулахдаа. Гэтэл нөгөө их юун дээр болохоор бусад тайлбарууд маань болохоор яг амьд явах эрхийг гарцаагүй одоо зөрчиж болзошгүй кейсүүдийг бид нэгээ судлаачид дундаа ярьж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол сошиалурч гэсэн ярьдаг шүү дээ. Ингээд насан туршаагүй хүүхдэд хүчирхийлэл үлдсэн ч гэдэм онц хэрцгий гэмт хэрэгүүлсэн. Энэ хүнийг одоо яах юм те? Энд чи өөрөө ийм хор нөлөөтэй ажил үйлдэл хийчээд байхад бид нар яагаад энэ хүнийг амьдруулах гад ингээд амьд байлгаад байгаа юм бэ? Энд чинь өөрөө кейс нь биш юм шүү гэдэг ч юм уу те? Энэ тодорхойл болохгүй байна ч гэдэг юм ингээд. Тодорхой нэг кейс дээр бид нар барьж шалгасан гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө дээд шүүхийн тайлбарууд, үндсэн хуулийн цэцгийн тайлбарууд энэ төр маань яг тодорхой нэг кейс дээр бид нар энийг яаж хэрэгэлсэн бэ? Тэгэхээр нөгөө нэг энэ кейсийг
кейсийн нөхцөл байдал өөрөө бидний энэ тодорхойлтыг багтаамжийнхаа хувьд агуулж гин үгүй юу гэдгийг шалгах зорилгоор хэрэгэлсэн гэсэн үг. Танд би ойлгомжтой тайлбарлаж чадав уу та? За би сайн ойлгосонгүй. Гэхдээ бас бүдэг батаг ялаа. За тэр үндсэн хуулийн цэц бас өөрөө сая дурдлаа. Тэр бол хүн үндсэн хуулийг бол зөвхөн цэц тайлбарлана гэсэн тий. За тэн дээр бас одоо та нүсийн зүгээс маргаантай ч гэдэг юм уу, сонин ч гэдэг юм уу тийм тохиолдол гарах уу? За одоо ястаа нөгөө үг болгонтой зууралдаж байгаа хүмүүс болохоор маш сонирхолтой юмнууд байсан. За амьд явах эрх. Явах гээд нь шүү дээ, тий. Явах гэдэг чинь физикал үйлдэл хийх гэдэг тий. Тэгвэл чи амьд тэгээд явах гэ хоёр утгаа байна шүү дээ, тий. Тэгэнгუთ бид нар амьд явах эрх гээд ингээд тодорхойлох гэсэн чинь явах гэдэг үгээ ер нь өөрийг нь юу гэж тодорхойлох юм бэ гэдэг дээр нэлээд маргалтжсэн. За тэгэнгуთ явах гэхээр нэг одоо А цэгээс Б цэг хүртэл шилжих үйлдэлийг хийх гээд байна. Чи явж гин үгүй юу гэж бид нар ярьдаг шүү дээ. За тэгсэн чинь яг энэ тохиолдол нь одоо эмнэлгийн орон дээр тодорхой явах гэдэг үйлдэлийг хийж чадахгүй байгаа. Тэр хүний зөвхөн нүд нь хөдөлж байгаа. Амьсгалын аппараттай байгаа. Төхөөрөмжүүдээр тэр хүн ийм амьд байгаа. Тэгвэл энэ хүн дээр чинь амьд явах эрх чинь яаж хангагдаад байгаа юм бэ гэж бас бид нэр ярьж ирсэн. Тэгээд ер нь үндсэн хуулийн дээр чинь яагаад амьд явах гэдэг эрх нэрлэлсэн юм бэ? Амьд байх эрхийг нь бид нар бүр хангах хэрэгтэй юм шүү. Тэр хүний хичнээн тэр хүн одоо ингээд тодорхой үйлдэлүүдийг хийж чадахгүй байгаа ч гэсэн тэр хүний зүрхийг зогсоохгүй байх чинь өөрөө язгуур эрх юм шүү гэдэг талаас нь бид хэд ярилцчихсэн. Тэгэхээр одоо түрүүний тэр таны өмнө нь бас бүдэг бадаг ойлголоо гэдэг дээр ч гэсэн магадгүй саяны хариулт танд нэг юм жоохон ч гэсэн дэм болох бах тийм ингээд маш олон төрлийн кейсүүдийг бид нар ярьж байгаа. Тэр кейс болгон дээр бидний тодорхойлолт зөрчилдөхгүй байх ёстой. Тэр кейсүүдийг хангаж явах ёстой. Тэгэхээр амьд явах эрх гэдэг тодорхойлтыг бид нар хүн заавал ийм бодит өөрсдийнхөө хэрэгцээг хангаад физикал нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох гэж тодорхойлцохоор эмнэлгийн орон дээр байгаа хүний кейсийг бид нар хамрахгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бүр ийм өргөн хүрээтэйгээр харах хэрэгтэй болсон. Тэр бүх болзошгүй тохиолдлуудыг бид нар хангахын тулд нөгөө үндсэн хуулийн тайлбар, дээд шүүхийн тайлбар, амьдрал дээр болдог нэг гэхгүй кейсүүдийг судлах хэрэгтэй болсон юм. За ойлгомжтой тий. За энийг та бүхэн энэ судалгааныхаа энэ дүгнэлт юмнуудыг жишээлбэл одоо энэ үндсэн хууль мөн судалдаг том эрдэмтэд энэ төр байна шүү дээ Монгол улсад тий. За бусад тэр хууль мөл бичдэг улсууд эдгээр тэр нь үзүүлвөө та бүхэн үзүүлсэн бол тэр хүмүүс одоо ямар комент хэлэх юм бэ? За бид нар одоо энэ судалгааны маань тайлангийн 21 дэх хуудсан дээр харагдчихээн л да. Бид нар 2023 оны 8 сараас эхлээд 2024 оны 5 сарын 22-нд хүртэл нийт 11 удаагийн хилцүүлгийг хийсэн байна. За тэгээд энэ 11 удаагийн хилцүүлгээр бид нар давхарцсан тоогоор 1100 орчим хүнд судалгааныхаа үр дүнг яг бичлж танилцуулаад тэгээд санал шүмжийг нь авч исэн. За мэдээж энэ хэрэг нөгөө сайнтай муутай нийлжиж сав дүүрнэ гэдэг шиг судалгааны маань ажлыг үнэлсэн хэрэгцээтэй зүйлс байна гэд бид нартай одоо халуун дулаан яриа өрнүүлсэн хэсэгч байсан. За ер нь ийм судалгааны ажилч гэж юу байх вэ гэж шүүмжилсэн хэсгүүд ч байсан. Тийм. Тэгэхээр 100% сэтгэл ханамж гэж. Тийм. Хүн болгонд таарсан тийм хувилбар байна гэж байхгүй. Тэгээд бид нар ямар ч байсан энэ судалгааныхаа ажлаар нөгөө нэг одоо хоорондоо яриад сайжруулах, хилэлцэх боломжтой нэг ч ихсэн бүтээлийг гаргаж ирэх нь л бидний гол зорилго байсан. Тэгэхээр тэр зорилгодоо бол хүрсэн л гэж хэлэх гээд байна. За та бүхэн энэ судалгаагаа энэ хүний эрхийн үндэсний комиссийн захиалгаар хийсэн байгаа тийм ээ. Тэр захиалсан байгууллага маань та хэдийн үг одоо энэ судалгааг яаж хүлээж авах вэ? За бид нар бол энэ судалгааны ажлын санаачилгыг бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо гишүүн байгаа хунан гишүүн өөрөө хүний эрхийн комиссийн дарга байх үедээ бид нарт санаачилж захиалж хийлгэж исэн. За тэгээд судалгааны маань ажил явж явах хугацаанд дарга маань гишүүн болсон. За тэгвэл судалгааны маань ажил үргэлжилсэн. Бид нар дараа нь судалгааныхаа ажлын үр дүн хүний эрхийн үндэсний комиссийн 7 гишүүнд танилцуулаад ингээд санал шүмжийг нь авсан. За мэдээж энэ хэрэг комиссийн гишүүд маань ч гэсэндээ дэмжсэн бас сайжруулах зүйлсүүдийг хэлж өгсөн. За бидний сайжруулалтууд
Эхлээд судалгааны маань ажлын нэр Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт туссан хүний эрхийн нэр томьёонд тодорхойлт боловсруулах нь гэдэг нэртэй байсан. За тэгээд тодорхойлт боловсруулах нь гээд ингэсэн чинь тухайн үед комиссийн гишүүн нэг гишүүн маань системийн инженерчлэлийн аргаар гэдэг өөрсдийнхөө арга аргачлалыг судалгааныхаа тайлангийн нэрэнд дуртаад өгчхөө. Тэгэхээр бүх зүйл одоо өөрсдийн өнцгөөс харагддаг. Хүний эрхийг тэнд байгаа хуульчид нэг өнцгөөс тайлбарлана. Энд байгаа хүний эрхийн зүтгэлтнүүд нэг өнцгөөс тайлбарлана. Тэнд байгаа судлаачид бас өөрсдийн өнцгөөс тайлбарлана. Судлаачид өөрсдийн өнцгөөс тайлбарлахдаа бас хэрэгжилж байгаа арга аргаасаа болоод өөрөөр тайлбарладаг. Тэгэхээр та бүхэн системийн инженерчлэл гэдэг цонхоор харсан шүү гэдгээ энэ судалгааны ажлын чинь хамгийн гол давуу тал учраас ингээд тайлбарл тодорхойлтоо нэрлэхэд бол комиссийн гишүүд бол одоо нэг байр суурьтайгаар та бүхний судалгааны ажлыг хүлээж аваад ингээд цааш нь танилцуулаад явхад бол асуудалгүй гэд ингээд дэмжиж бид нар хамтарсан байдлаар үр дүнгээ гаргасан байна. Үр дүнгээ бол тэр хүний эрхийн комисстэйгээ цуг гаргасан юм байна тийм үү нийлж байгаа. Бид нар бүгдээр ингээд хилцүүлсэн комиссийн гишүүдтэй хэлцүүлээд ингээд явсан байна. За танай судалгааны тэгээд цаашаа энэ үндэсний комисс маань хүний эрхийн комисс маань энэ судалгааны дүнгээ хэрэглээч гэдэг юм уу одоо цаашдаа ямар арга хэмжээ авсан бол гэсэн тийм мэдээлэл байна уу та бүхэн? За миний одоо надад байгаа мэдээлэлээр бол нөгөө индикатор боловсруулах ажил дээр суурь болгож ашиглагдана гэж анх хэлсэн. Тэр индикатор гэдэг нь хүний эрхийн хэрэгжилтийг шалгах хэмжүүр үзүүлэлтүүдийг боловсруулж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр сурч боловсрох эрхийн хэрэгжилт хэдэн хувьтай байна, амьд явах эрхийн хэрэгжилт хэдэн хувьтай байна гэдэг индикаторуудыг боловсруулахад энэ судалгааны өгөгдөл ашиглагдж байгаа гэж ойлгогдож болохоор. За ингээд миний асуултууд өндөрлсөн байна. Та хоёрт нэг 5-10 минут байна, 5 минут байна. Тэгээд одоо хаалттай үгийг танд үлдээе. Одоо магадгүй миний асуугаагүй таны хэлэх гэсэн санаанууд үлдсэн байгаа бах. За тийм. Тэгэхээр одоо манай залуу судлаачдыг дэмжих системийн инженерчлэлийн институт гэдэг энэ байгууллагын нийгэмдээ гаргах хамгийн гол хүсэж байгаа мессеж бол Монгол Улсын үндсэн хуулиа 3.5 сая иргэн маань бүгдээрээ мэддэг байгаа чи судлаач тий. Одоо бид нар ингээд олон хүмүүстэй уулзаад төрийн байгууллагынхантай ч гэсэн уулзаад манай Монгол улс ямар зорилготой юм бэ гэхэд хэлж чадах хүний тоо харамсалтай цөөхөн байгаад байна. Тэгэхээр бид нар эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо Монгол улсын 3.5 сая иргэн бүгдээрээ хүлээгээч гэдгийг нэгт уриалмаар байна. За энэ үүргийг хүлээхийн тулд үндсэн хуулийн хамгийн төгсгөлд нь мэдэгтэн сахигтэн гэдэг хоёр үгийг бас тунхаглалцсан байгаа даа тий. Тэгэхээр бид нар энэ үндсэн хуулиа сахих хэрэгтэй байна. Сахихын өмнө мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр мэдэх оролдлогуудыг бүгдээрээ цаг гаргаад хийгээч гэдгийг бас хүсгмээр байна. Тэгэхээр тэр мэдэх оролдлогыг тань хийхэд нэг жижигхэн ч гэсэн хувь нэмрийг манай энэ хүү судалгааны тайлан та бүхэнд одоо үзүүлэх байх гэж бодож байна. Тэгэхээр үндсэн хуулиар бүгдээрээ яг таг мэдсэн тэр судалдаг ийм одоо үндэстэн баймаар байна. Тэгээд эннийхээ үр дүнд нь хүн болгон эрхээ эдлэхийг одоо эрхээ эдлэх шаардлагатай нөхцлөө бүрдүүлдэг, эрхийн хэрэгжилтэн дээр хяналт тавьдаг, эрхийн хэрэгжилтэд хангахын тулд шаардлага зөв зохистойгоор тавьж чаддаг, буцаагаад шаардлага тавьсан бол одоо хяналтаа бас хийж чаддаг, өөрсдөө ч гэсэн эрхээ эдлэхийн тулд үүргээ хүлээж чаддаг ийм үндэстэн байхын төлөө бүгдээрээ явцгаая л гэж хүсье да. За. Тий. За тэгээд өөр нэг эрхэн зөрчигдсөн байвал одоо тэрийг хаанаас шаардах уу ч гэдэг юм уу, тэрийг би одоо зөрчсөн эрхээ яаж сэргийлэх үү ч гэдэг юм уу, тэр талаар одоо зөвлөмж гэж юм байх уу нэ? Бага. Манай үндсэн хууль чинь өөрөө үнэхээр нэр гайхалтай штэ. Нэг мүлжүүртэй гэхээр Монгол улсын ийм 18 эрх хэрэгжүүлэг баталгаатай эдлэнэ гэд заасан. За тэгээд энэ эрхээ асуудлаар төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл хомдол гаргах хэрэгтэй. Эрхээ хамгаалуулах хэрэгтэй гэж заасан байгаа даа. Тэгээд бид нар энэ хамгаалуулах эрхийн харин тодорхойлохдоо юу гэсэн бэ гэхээр энэ эрхийн хэрэгжилтийн талаар мэдээллийг олж авах. За тэр эрхийн хэрэгжилтэн дээр хяналт тавих, эрхийн хэрэгжилтийн талаар
албан тушаалтан байгууллагад гомдол гаргасан гомдлынхоо хэрэгжилтэн дээр нь хяналт тавих, буцаага шаардлага хүргүүлэх энэ цогц харилцааг хамгаалуулах эрх гэх юм байна гэж тодорхойлсон. Тэгэхээр энэ механизмууд өөрөө манай одоо хууль тогтоомжууд дээр байгаа. Тэгэхээр энийгээ бүгдээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэр тодорхойлтыг бид нар энэ дээр бас дурдсан байна. За тэгвэл энэ одоо судалгааны тайланг одоо бид нар хаанаас үзэж болох вэ? За манай Системийн инженерчлэлийн институтын AC институт цэгмэн гэд веб хуудас байгаа. Тэр веб хуудсан дээр PDF файлаараа олон нийтэд нээлттэй байгаа. Нээлттэй байгаа. За тэгвэл энэ юуг нь тэр линкийг бид нэр энэ бэлгэцэн дээр өгчих зүйтэй юм байна да тий. Тэндээс хараад яана үз гэж. За ингээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирж ийм сонирхолтой ярилцлагаасан танд баярлалаа. Таны цаашдын судалгааныхын ажилд өндөр амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Тэгээд энэхүү ярилцлагыг сонсож судалсан, хамт сонссон. За тэгээд бас үндсэн хууль гэдэг зүйл үнэхээр чухалаа хэмээн одоо тавьж ач холбогдол өгч бидний байгууллагын хийсэн одоо судалгааны үр дүнг хуваалцах боломжийг олгосон танай хамт олонд юун төрөнд талархал илэрхийлмээр байна. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа баяртай.